Саяхан Facebook үзэж явж байгаад манай эйгүүрийн мен дээр гарсан нэг ярилцлагыг олж уншаад тэгээд энэ ярилцлагаас үүдээд Японд бид нэр өөрсдийнхээ сурсан туршлагаасаа хуваалцсан юм уу гэж бодсон. За энэ ярилцлагын гарчиг нь бага ангийн багш очир үдээс үдүүлбэл гоё бичиж сорно гэсэн юм агуулгатай байсан. Өмнөгой аймгийн Хамбогт сумын бага ангийн залуу багш юм билээ. Энэ ярилцлагын нэг хэсгээс нь уншиж өгөх юм бол сэтгүүлч нь таныг сурагчдынхаа бичгийн хэвийг шинжлэх ухааны үндслэлтэйгээр сайжруулах арга судалж байгаа гэж сонслоо. Тэгэхээр хүүхэд муухай бичих нь юунаас шалтгаалдаг вэ гэсэн чинь очроо агш. Нэгдүгээр ангийн хүүхдүүд муухай очиж байгаа нь тухайн хүүхдийн залхуу хойргоос болж байгаа юм бишээ. Бага ангийн хүүхдийн гарын жижиг булчингууд сул хөгжснөөс болдог. Уг шалтгааныг эцэг эхчүүд мэдээгүйгээсээ болоод хүүхдээ шахаж, шаардаж, зодож, загнахч тохиолдол гардаг. Энэ нь цаашлаад хүүхдийн сургуульд сурах хүслийг унтраах, сэтгэл санааны дарамтад оруулж иж магадгүй юм аа, болзошгүй юм аа гэд ингэж ярьсан байсан. Тэгээ нэрээ ингэ бодсон чи эцэг эхчүүд ер нь хүүхдийнхаа гар урууны хөгжилтөнд сургуульд орохоос өмнө өөрсдөө анхаард юм уу? Анхаарахгүй байж үжсэн гинт нэгдүгээр ангид ороод нөгөө үсгээ бичээд эхэлсэн чинь чи муухай бичлээ, муухай чихтэй ингэж чүч тэгж чүч гэх нөгөө хүүхдийнхаа нулимсыг ин дэвтэр дээр нь дондон гэд унгаж одоо загнаж явдсан юм шүцтэй гэж бодоод тэгвэл японочууд бол хүүхдийнхаа гар урууны хөгжилтөнд хэдэн наснаас нь ахуулаад яаж анхаард юм бэ гэдгийг өөрсдийнхээ ажигласнараа та бүхэнд тайлбарлаж өгье. За Япон хүмүүсийн хүүхдийнхаа гар урууны хөгжилд анхаардаг одоо хамгийн анхаарах гэхээсээ илүүтэй амьдралын хөвшил болсон нэг зүйл бол японочууд бол бага наснаас ахуулаад савх хэрэгэлдэг. Тэгээ савх бол ерөөсө хүүхдүүд гэлтгүй томчуудын ч гэсэндээ гарын хөдөлгөөний чансааг ер нь бол шалгадаг гэж хэлж болно. Тэгээд мэдээж Япон олны соёлынхаа ашиггүй хэсэг нь бол савх байдаг учраас хүүхдүүд бараг 2 настайгаас ахуулаад савх ашиглаад эхэлдэг. 2-3 уранд аим гогцоотой савх хэрэгжилж эхлэнгүүтээ гогцоо нэгээр навсаар гаад хамгийн сүүлд нь одоо юм зүгээр хоосон юм 2 савхаараа идэж чаддаг болдог. Тэгээд 4-5 нас одоо бол манай андын үеийнхэн бол ерөнхийдөө юм гогцоогоо савхаараа л эзэнэ идээд сурцсан байдаг. Тэгэхээр чи энэ савхаар бол идэхэд мэдээж гарын 5-3 тавуулаа бол маш сайн ажилдаг гэсэн үг. Хоёрдугаарт нь хүүхдүүд цэцэрлэг дээр гар урлалын ажлууд маш их хийдэг. За Японд амьдардаг ээжүүд бол маш сайн мэдж байгаа. Хүүхд цэцэрлэгтээ яваад хурж ирэхдээ цэцэрлэгийнхаа уудан дотор цөөхөн дотор баахан зураг хөрөг тэгээд янз бүрийн материалуудаар хийсэн ямар нэгэн бүтээл аваад хүрээд ирдэг. Яа гэх юм бол тэд нэр цэцэрлэг дээрээ одоо бүгднийг угааж цэвэрлээд тавьсан дахин боловсруулагддаг тийм одоо хогийн материалуудаар одоо өөрсдийнхээ хүссэн бүтээлүүдийг хийдэг. За материалуудаас нь дурдах юм бол сүүний сав, сорвол, ундааны савны таглоо, ундааны сав, картоны хайрцагнууд, уяа, тууз, за скотчийг бол бүр маш их хэрэгэлдэг. Тэгээд дээрэс нь энд бол японочууд нөгөө махан юм хөөсөн цэр дээр тавьж зардаг. Ийм хөөсөн цэр, за ундааны сав гэлцэн, цааснууд, төрөл бүрийн цааснууд, тэг өндгөө хийж зардаг. Өндөгний гадуур хайрцаг, нойлын цаасны гол, галтгооны цаасны гол, кофений аяга, нэг удаагийн аягнууд гэл ерөөсөө ингээд дахин боловсруулагдаж болох тийм хог хаягдлуудыг бүгднийг сайхан угаа цэвэрлээд тэдрүүгээрээ хүүхдүүдийг өдөржин тоглолдог. Хүүхдүүд тэр хогнуудыг одоо өөрийнхөө төсөөлөлтөд тааруулаад өөрийнхөө одоо хиймээр байгаа зүйлээ төсөөлөн бодоод тэрийгээрээ ингээд дандаа хийдэг. Тэгээ ийм маш жижигхэн чимэглэлээр ажлууд маш их хийдэг учраас гар урууны хөгжилт маш сайн байдаг гэж тэр нэг удаа хүүгийнхаа цэцэрлэг дээр очиход багш нь тэгж хэлжсэн. Анх бол гар уруун сайн хөдөлдөггүй байсан нэг би бүр аягүй сайн сандаг. Тэгээд одоо бол ерөөсөө маш нарийн чимэглэлэр юмнуудыг өөрөө бүгд ингээ хийгээ явдаг. Гэхдээ мэдээж бас тийм сайн болоогүй. Одоо жишээлх юм бол савхаа олд сайн барьж сурааг байгаа ананд. Дээрээс нь халбах сирээнүүдээ бас нэг сайн зөв барьж сураагүй. Гэхдээ бол цэцэрлэгээс бол байнга ингээ зөв барихыг шаарддаг. Бит хоёр ч гэсэндээ одоо гэртээ аль болох зөв барихыг нь сануулж хэлдэг. Энэ ч гэсэндээ одоо хүүхдийн гар урууны хөгжилд одоо нэмэр болох үс, тос болох үс нэг хүчин зүйл мөн байдаг. Одоо хамгийн сүүлд гэх юм бол жишээ нь ананд цэцэрлэг дээрээсээ ийм одоо бүтээл хийж авчирсан. Эцэн тэгээ энүүгээр нэлээд удаан тоглосон. Тэгээ энийг өөрөө хийсэн учраас өөрөө энэндээ их дуртай байгаа юм. Гэхдээ энэ бүтээлийнх нь нэр нь болохоор хүүхэд заавал нэг тийм уран бүтээлч шиг тийм тодорхой санаатай, тодорхой одоо хэлэх гэсэн үзэл бодолтой ч юм уу тийм бүрэн хэмжээний бүтээл хийх албагүй өөрийнхөө юу хиймээр байгаа тэр зүйлээ бүгднийг ингээ хийхээр энэндээ
бас нэлээд удаан хугацаанд анхаарлаа төвлөрүүлээд дээрээс нь гар уруугаа хөдөлгөө сууж яана гэдэг чинь өөрөө тасгал ажил болчиход байгаа юм. Тэгвэл мэдээж ингээд дандаа нэг утга учиргүй бас яг өөрийнх нь дураар юмнууд хийлгээд байхгүй. Сарын одоо тодорхой өдөр үзтэн цэцэрлэг дээр наав ээж нь зочлонго хүүхдтэйгээ хамтдаа юм гар урлалын бүтээлүүд хийх бас тохиолдлууд байдаг. Жишээлх юм бол одоо би хүүгийнхаа цэцэрлэг дээр нэг удаа очиод Doraemon гэдэг Японы нэг юм одоо хүүхдийн киноны баатар байдаг. Энийг хийжсэн. Аавтайгаа болохоор хамтдаа 2-3 удаас саасаар цэцэг тэгээд медаль, сэлэм зэрэг тиймэрхүү гар урлалын бүтээлүүд хийжсэн байдаг. За энэ гар урлал бол ерөөсөө яг хүүхдийн гар урууны хөгжилтөнд нөлөөлөх гэж байгаа хамгийн чухал нэг том дасгал ажил гэж хэлж болно. Гуравт нь болохоор миний ажигласнаар нь Япон хүүхдүүд маш их стикер ашигладаг. Им жижигэн стикернүүд. Худалдаж авсан ном, дэвтэр юу болгон дээр нь юм жижигэн стикернүүд өгдөг. Тэгээ тэр стикерийг хүүхдүүд ингээд хуулж авах гэж гар уруугаа яаж өвтэйхэн энийг хуулж авах вэ гэж энэ тэндээс нь гар уруугаа маш их хөдөлгөж тэгэж бас бодож тэгээ бас хаана наах вэ яах вэ гэх тэр стикерээр ингэж гар уруугаа хөдөлгөнгөө бодонгоо тоглолдог юм байна гэдгийг би анзаарсан. Одоо жишээ нь энд нэг аавдаа авчирсан бүтээл байгаа тэрийг би харуулъя. Одоо жишээ нь энэ. Тэгээ би болохоор харахаар хайран санагдаад байгаа байхгүй. Гэхдээ одоо багш нар нь тэгээд энийг өөрсдөө мэдээд наалгасан учраас би одоо юу ярих вэ? Одоо энэ өмнө бичлэг хийжсэн шиг нөгөө зуны календар гэж байгаа. Зуны даалгавраа хийнгээ хүүхдүүд хүндэрснөө, хүндрээгүй юу, гараа агаасноо, гаднаас орж ирэнгүүтээ хоолоогоо зайлсноо, дээрээс нь шүдэ угаасноо, амлалтаа биелүүлснөө гэдэг ингээд энэ 5 стикерийг нэг жижигхэн юм дөрвөлжин зайд ингээд багтаагаад наана гэдэг чинь бас л хөөрхөн хүүхдийн гар урууны шандас шаардсан тийм ажил болчихж байгаа юм. Дөрөвдүгээрт нь за энэ бол зөвхөн одоо Японд гэлтгүй Монголд ч гэсэндээ байдаг. Хүүхдүүдийнх нь дуу шүлгэн дандаа гар уруугаа ашигласан тиймэрхүү дуу шүлгэнүүд байдаг. Чихийн чиний бишээ чихээ өөрөө угаая гэдэг ч юм ингээд дандаа уруугаараа тоглосон тийм дуу хөгжмүүдийг бас Японд ч гэсэндээ адилхан ашиглаж хүүхдийн одоо баруун зүүн төрхийг зэрэг ажиллуулах, дээрэс нь одоо гар уруутайгаа танилцах, мэдэх гэсэн тиймэрхүү зорилготойгоор бас хүүхдүүдэд зааж өгдөг. Тавдугаарт нь болохоор Япон хүүхдүүдийн Монголоос ялгаатай байгаа нэг том давуу тал нь юу вэ гэвэл 4 настайгаас эхлээд жишээ нь анандын цэцэрлэг бүх хүүхдүүд нь төгөлдөр уур дараад эхэлсэн. Тэгээ төгөлдөр уур дарахтаа одоо ингээ нэг 2 3 уруугаар ингэж тонших биш 5 уруугаараа тоглож сурж байна. 5 хуруугаа хаана хизээ яаж байрлуулах вэ гэдгээ бодож танилцаж тэргээ хөдөлгөж чадж байна гэдэг чинь өөрөө бас гарын одоо энэ жижиг булчингуудын хөгжилд бол маш том нөлөөтэй болчихж байгаа юм. Happy birthday to you, mommy. Happy birthday to you. За би бол энэ удаа та бүхэндээ юм 5 арга замыг туршлагаасаа хуваалцлаа. Тэгээд энэ гар урууны хөгжил гэдэг чинь өөрөө зөвхөн гар уруугаа ингээд сайжруулах, гар уруу сайн хөдөлдөг болох тухай биш, хүүхдийн оюуны хөгжилтэй ч гэсэн холбогдсон юм байлаа. За жишээ нь оюуны хөгжлийн ялгаатай буюу онцгой хүүхдүүдэд багшилдаг манай одоо энэ Токиод багшилдаг Мишэх ээж гэдэл хамаа гэдэг охин байгаа. Энэ охинтой ярилцж байхад аутизмтай ч юм уу тийм хүүхдүүдийг сайн ярьдаг болгохын тулд гар урууны дасгал сайн хийлэгдэг гэдэг байгаа байхгүй. Дараа нь манай Араа гэд багш байдаг, та бүхэн мэдэх бах. Би бас өмнө биччихсэн. Энэ Нараа багш маань Солонгост байж байхад нь охиных нь одоо дөрвөн мөчнийхэн чангарлыг нь сулхаж өгөх тийм хөдөлгөөн засал хийхдээ одоо хүүхдийнх нь булчин шүрмсийг энэ зөвхөн ингээ бариад хаас илүүтэй хүүхдийн тархитай илүү харьцаад байна. Тийм учраас одоо зөвхөн хүүхдийнхээ ингээд энэ гар уруу чангараад байна гэдэг дээрээ биш, илүү тархирун сайн оюун ухаантай илүү харьцах хэрэгтэй юм гэдгийг ойлгосон гэд манай багш тэгж ярьж байсан. Тэгэхээр яалтчгүй хүүхдийн оюун ухаан болон бие хоёр хоорондоо маш холбоо амралт болчиход байгаа байхгүй. За тэгээ гарчиг руугаа эргээд орох юм бол ер нь үдээс үдэх юм бол хүүхдийн одоо бичих чадвар илүү сайжрах уу гэдэгжсэн тий. Тэгэхээр Японд гэлтгүй ер нь хааж исэн гэсэн сургуулийн өмнөх насны боловсрал буюу одоо цэцэрлэгт сурдаг хүүхдүүдийн гутал нь бол хөвчлэн юм наадаг юм эсвэл цахилгаантай байдаг. Яагаад гэвэл одоо тэр насны хүүхдүүдийн гар урууны хөгжил сайн биш учраас тэгээ дээрээс нь одоо бие дааж сурахт нь Японд жишээлх юм бол зөвхөн өөрөө өмсөж чадхаар гутлыг одоо сонгож авч өмсүүлээрэ гэж
багш нар нь зөвлөдөг. Ингэх юм бол хүүхд одоо гадаа гараад хүүхдэд тоглохдоо өөрийнхөө гутлыг өмсөд өөртөө эзэн болоод явах. Тэрийгээ дагаад бас мэдээж өөртөө ихтэй байх нэг жижигхэн ч гэсэндээ хүчин зүйл нь болно гэж үздэг. Тэгэхээр үдээстэй гутлыг бол ерөнхийдөө сургуульд орсныхаа дараанаас ахуулаад гар хурууных нь хөгжлөн ч гэсэндээ илүү дээрдсэн байх үед өмсөж эхлэх юм байлаа. За тэгээд миний өнөөдрийн ярьсан зүйлс бол зөвхөн одоо манай гэр бүлийн болон зөвхөн миний туршлага дээр өөрийнхөө Японоос харсан үзснээ ярьж байгаа нэг ганцхан нэг хувь хүний бичлэг юм байгаа юм. Монголын цэцэрлэгүүдэд ч гэсэндээ хүүхдийн гар урууны хөгжлийг одоо дэмжих тийм жижиг дасгалууд маш их байд юм байна гэдгийг би бас энэ бичлэгийг хийх гэж хайж ахтаа олж мэдсэн. Хүүхдийн гарын жижиг булчин хөгжүүлэх дасгал тоглоом гэдэг интернетээс хайх юм бол хамгүй олон зүйлс гарч ирд юм билээ. Монголын уламжлалт тоглоомууд ч гэсэндээ бас байдаг. Шагаагаар тоглох, уяах гэх мэтээр бас дурдаад ах юм бол цөөнгөө байгаа. За энэ мэтээр бас хүүхдийн гар урууны хөгжлийг сайжруулах олон зүйлийн талаар ярьж болно. За тэгвэл ер нь хүн болгон тэгж сайхан бичдэг байх албатай бол биш. Муухай бичдэг ч гэсэндээ ухаантай хүмүүс маш их байдаг. Тэгээ дээрэс нь одоо өөрийнх нь бодож санаж байгаагаа бичиж болгохын тулд одоо хурдын гүйцэхгүй учраас ингээ муухай бичиж явчихдаг ч хүмүүс байдаг тухай би өөрөө мэднэ. Миний ойр дотны хүмүүс дотор ч гэсэн байдаг. Тэгээ ер нь бол энэ дасгалыг Япон хүүхдүүд цэцэрлэгийнхаа наснаас ахуулаад хийлээж гисэндээ бүгдээрээ тийм гоё бичгтэй, бүгдээрээ тийм ухаантай гэсэн үг бол биш. Тийм учраас та бүхэн одоо миний сайн ярьсан бүх зүйлсээс өөртөө бол хэрэгтэйг нь аваад авах гэхийн ухаанаар хандаад тэгээд өөрөө өөрсдийнхоогоо тун гаагаарай. За тэгээ баяртай.